Өнөөдөр улсын их хурлын төсвийн болон эдийн засгийн байнгын хорооны хамтарсан уралдаанаар засгийн газрын гадаад зээл тусламжийн төслийн хэрэгжилт нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонслоо. Манай улсын гадаад зээлийн 13.8 их найт төгрөгийн ашиглагдаагүй үлдэгдлийн 38% нь газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын төслүүдэд ногдож байна. Гэвч тос төслүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлэхгүй бол зарим стратегийн төслийн хэрэгжилт 5-аас 10 жилээр хойшлох эрсдэлтэй байна. Манай улс 1991 оноос хойш нийт 308 төсөл арга хэмжээнд 10.4 тэрбум Америк долларын зээлийн хилцээр байгуулснаас 6.1 тэрбум Америк долларын хөрөнгийг нь ашиглаж, үлдсэн 4.3 тэрбум Америк доллар буюу 13.8 их найт төгрөгийн санхүүжилт ашиглагдаагүй үлдсэн байна. 2012 оноос хойш улсын их хурлаар соёрхон баталсан 74 төслийн 21 их найт төгрөгийн нийт санхүүжилтээс ердөө 34.3% нь ашиглагдсан бол үлдсэн 65.7% нь цаасан дээр үлджээ. Ялангуяа манай улсын гадаад зээлээр хэрэгжиж байгаа томоохон хоёр төсөл болох газрын тос боловсруулах үйлдвэр мөн Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын төслүүдийн санхүүжилтийн үлдэгдэл нийт ашиглагдаагүй зээлийн 38%-ийг бүрдүүлж байна. Сангийн яамны мэдээлж байгаагаар гадаад зээлийн төслүүдэд шаардлагатай хөрөнгийн дөнгөж 22%-ийг л улсын төсөвт суулгаж байгаа нь хэрэгжилтийг гацааж төслийг 5-аас 10 жилээр хойшлуулах эрсдэл үүсгээд байна. Улсын төсвийн хязгаарлагдмал нөхцлөөс шалтгаалan гадаад зээлийн төслүүдэд шаардлагатай санхүүжилтийн дөнгөж 22%-ийг улсын төсөвт тусгаж байгаа нь хэрэгжилтийн гол саад болсоор байна. Үүний улмаас төслүүдийн хугацаа сунжирч өртөг өсгөөс гадна хүү үйлчлэгээний төлбөр нэмэгдэх эрсдэл үүсэж байгааг улсын их хурлын төсвийн болон эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны үеэр сангийн сайд анхаарууллаа. Түүнчлэн гадаад зээлийн нийт 13.8 их найт төгрөгийн ашиглагдаагүй үлдэгдлийн 38% нь газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын төслүүдэд ногдож байгаа бөгөөд санхүүжилтийг нэмэгдүүлэхгүй бол төслийн хэрэгжилт 5-аас 10 жилээр хойшлох эрсдэлтэй байна. Тэгээд төсөв одоо ер нь ганцхан гадаадын зээлийн хөрөнгө оруулалтаар гэхээс илүүтэй ер нь л ингээл төсөв хөрөнгөөр хийж байгаа ажлууд ч гэсэн тэр. Төсөв бол ингээд ямар ч үндэслэлгүйгээр эсвэл ингээд харилцан адилгүйгээр нэмэгддэг. Бүр одоо өмнөх жилүүд бол Хинтээ аймгийн одоо 1 км зам бол 3-4 тэрбум байлаа шүү дээ. Тэгэхэд одоо баруун аймагуудын бол 1.2-3 таа ингээд нэг зайлвал. Тэг ийм одоо үндэслэл би өөрөө бол энэ автозамын төмөр замын мэргэжлийн одоо бас байгууллагт ажиллаж байсан хүн л дээ. Өрөнд удирдлагын тухай хуулиараач тэр эдийн засгийн ашиг өгөөж өрн ирэмблэж байгаа. За нөгөө талдаа одоо энэ зээл болгож байгаа донор байгууллагууд маань өөрсдөө бас энэ төслөө ирэмблэн явж байгаа. Тэгээ бид нар өрийн удирдлагын тухай хуулиараа эдийн засгийн өгөөж үр ашгаар нь ирэмблээд оруулж иж байгаа энэ асуудлыг их хурлаар тухайн төслийг баталж байгаа. Тэгэхээр энэ төсөл өртөг өсөх асуудал бол энэ чинь санхүүжуулагч донор байгууллагууд маань давхар бас хяналтаа манай дотоод хяналтаас гадна тэд бас хяналтаа тавиа явж байгаа. Ийм дөнгөрөгч 5 дугаар сарын 8-ны өдрийн улсын их хурлын чуулганаар дэмжигдээгүй гадаад зээлийн ашиглалт үр ашиг нэмэгдүүлэх тухай хуулийн төслөөс зарим төслийн заалтыг авч дахин өргөн барих шаардлагатайг улсын их хурлын зарим гишүүд онцлсан юм а. Одоо тэр Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц, нэгд боловсруулах үйлдвэр, за тэр сэлбийн төсөл энэ 3 төсөл чинь нийлээд засгийн газрын гадаад зээлийн одоо баг 40 гаруй хувь байгаа тийм ээ. 98 төслийн ерөөсө 3хан төсөл нь энэ 3 төсөл ерөөсө нийт зээлийн 40 гаруй хувь байгаа байхгүй юу. Тэгээд манайх шиг ингэж ийм хоцрогдсон ийм төсвийн бүртгэлтэй болсон OECD-ийн одоо гишүүн орнууд дээр маш цөөхөн үлдэж байгаа. Маш яаралтайгаар одоо бид нар энэ GFS 13 гээд одоо дэлхийн улс орнуудын баг дийлэнх нь шинэ энэ төсвийн бүртгэлийн систем рүүгээ шилжчихсэн. Энэ рүүгээ одоо яаралтай шилжих хэрэгтэй. Ийм ажлаа яаралтай одоо ажил болгож явуулах хэрэгтэй. Ер нь бол эхлэл нь тавигдсан байгаа. Гадаад зээл авчаад бид нар яг тэр зээлээ бүр барагдуулж дуусгах ёстой юм шиг тухайн төсөв одоо төсөлдөө шингээх гээд ингээд яваад байдаг. Энэ нь өөрөөсөө манай нөгөө дотоодын хийгээд байгаа одоо дотоод боловсруулаад байгаа төсөвт өртгөөс өндөр болчиход байдаг. Ажлынх нь одоо төсөвт өртгөнүүд байнга. Тэгэхээр энэ дээр нэг анхаарч ажиллаач гэд би одоо санал хэлээд байгаа. Сангийн яам бас энэ дээр анхаарч ажиллаад өгөөч. Иймээс засгийн газар гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх, төслийн санхүүжилтийн гацааг шийдвэрлэхтэй холбоотой хуулийн төслийг дахин боловсруулж, яаралтай гормоор улсын их хурлд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг мэдгдлээ. Мөн өөр ашиг багтай төслүүдийн зарлыг танаж, 42 төслийн хүрээнд 163 ажлыг хэсэгчлэн болон бүрэн хойшлуулж, нийт 327.9 тэрбум төгрөгийн зохицуулалт хийснийг танилцуулсан байна. Эрдэнэ бүрэн газрын тос дээр сая манай
Алтан шагааг тэргүүтэй гишүүдийн өргөн барьсан хуулийг их хурл дээр унссан. Тэгэхээр бид нэр засгийн газраас энэ хуулийг зөвхөн газрын тос Эрдэнэ мөрөнгийн ус цахилгаан станцыгаа одоо гадаад зээлийн төсвийн хязгаараас гаргая гэдэг хуулийн төслийг маргааш засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд ойрын хугацаанд нэг яралтай их хурлаараа хэлэлцүүлэхээр бэлдэж байна. За төсвийн гадаад зээлийн гүйцэтгэлийн тусламжийн одоо энэ гадаад зээл тусламжийн хэрэгжилт гүйцэтгэлийн тайлан бол жил бүрийн төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгаад явна. Энэ 25 оны гүйцэтгэлийг бол одоо төсвийн өргөн барихтай энэ оны төсвийн дээр тусгаалan оруулж ирнэ. Мөн цаашаа чинээр авах гадаад зээлийн төслүүдийг хөгжлийн банкар дамжуулан хэрэгжүүлэх бодлогыг болон хууль зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатайг сангийн сайд онцлсон юм а.